Эмэгтэйчүүд илүү донтог хандлагатай, за донтсныхаа дараа эмчлэгдэх нь илүү одоо хүндрэлтэй байх магадлал байгаад идэг гэж байна шүү дээ. Тэг эмэгтэйчүүд нөгөө амьдралын хүнд хэцүүг ингээд давж туулаад идэм мөртлөө архин дээр нугардаг байхгүй. Эмэгтэй хүн бол эрэгтэйгээсээ илүү 10 дахин илүү хүч хөдөлмөр шаарддаг гэж үздэг. Татгалцахад. За мөн одоо манай дээр одоо эмчлүүлж байгаа хүмүүсийн хувьд ингээ харахад одоо хамтран уугчаар маш их олон эмэгтэйчүүд өвчлөөд ороод ирсэн байдаг. Одоо өөрөөр хэлэх юм бол нөхөр нь архин донтох эмэгтэй олонгууд ихтер нас тийм болох магадaltaй. Тий. Тэгэхээр эн чинь гэр бүлийн өвчин болоод эхэлж штэ. Тэ эн чинь ер нь бол ганцхан хувь хүний өвчин биш. Эн чинь гэр бүлийн өвчин. Цаашлаад их юм бол нийгэм өвчин болоод эхэлж байгаа байхгүй. Яагаад тэр эмэгтэй өнөөдөр асуудалтай болчихно гэхлээр нөхрийгөө баах сохтойхын тулд урдуур нурж архинууд юм байна. Маргааш нь ажилтны явуулахын тулд тэ. Магадгүй тэр нөхөр өнөөдөр агсан сохтой тавьдаг байж болно штэ. Тэ. Тэгэхээр хамт уучгаараа битгаар аягийн эвтэй байдаг гэж ярьдаг. Тэг хэрүүл зодон зохион хийдэггүй. Гэдэг юм уу бүр ингээ яриа хөрөө нийлээд айгу аштайхан нээлттэй болтогч гэдэг юм уу те энэ мэтчлэнгээр ингэсээр агаад нөгөө эмэгтэйчүүдийн хувьд бол архины хамаарал одоо эрэгтэйг бодвол маш хурдан хамааралтай болдог.